За хай би одоо юуны талаар ярих гэж байгаа вэ гэхээр мөрөөдлийн самбарны талаар ярих гэж байна. За яагаад мөрөөдлийн самбарны талаар ярих гэж байгаа вэ гэхээр би саяхан өөрийнхөө энэ жилийн ч гэж ер нь ингээд ойрын нэг жилийн мөрөөдлийн самбараа хийсэн бохгүй юу. Тэгээд яг энийг хийж байхдаа за энэ талаар ингээд бичлэг хийвэл гоё юм байна гэд өөрийнхөө яг мэддэг зүйлсийг хуваалцах гээд энэ бичлэгийг хийж байна. За тэгээд миний ингээ мөрөөдлийнхаа самбарыг хийдэг арга гэх юм бол би яг манифесттэй яг хослуулж хийдэг. Угаасаа яг юм ижилхэн л ингээ юм яриад байгаа шүү дээ. Тэгээ мөрөөдлөл биелүүлэх гээд байгаа. Тэгэнгүүт манифест гэдэг нь юу юм бэ гэхээр би яг анх 2024 оны 12 сард яг нэг YouTube дээр тарот хийдэг нэг тийм охин байдаг байхгүй юу? Шулан Марц гэх тийм хаягтай охин. Тэгээ тэрний би бичлэгүүдийн нэр үзэх амар дуртай. Тэгээд нэг юм манифестийн талаараа бичлэг хийсэн байсан. Тэр нь ямархуу ингээд утгатай бичлэг байсан бэ гингүүт яг энэ он эхлэхээс өмнө хийдэг юм манифест юм байна л да. Дараагийн ингээ 12 сарда энэ хүслүүдэд биелүүлнэ гэж ингэж хийдэг тийм одоо манифест аахгүй. Тэр нь яаж хийх вэ гэхээр одоо эхний ээлжинд ийм 13 шиг ингээ хүсэл биччихин заяо. 13 хүслээ ингээд одоо цаг дээр бичин заяа. Гэхдээ яг одоо болоод өнгөрцөн байгаа цаг дээр ингээ бичин заяо. Би яг тэгээд ийм өөрөө болгоцсон гэд одоохондоо яг болоог байгаа ч гэсэндээ болцсон гэдгээр нь ингээд бичих байхгүй юу хүслүүдээ. Жишээлбэл ингээ би улаан машинтай алмаар гэх юм бол би улаан машинтай ингээ болцсон. Одоо ингээ машинаа ингээ унаа явж байгаа ч юм уу те яг тийм биелцэн байгаагаар бичдэг заяо. 13 шиг хүсэл эхлээ бичихин. Тэгэнгүүт яах вэ гингүүт одоо иймэрхүү юм жижигхэн цаас байгаа шүү дээ. Ийм цаас болгон дээр нэг хүслээ ингээ бичин заяа 13 ширхгийг ингээ бичих юм бэлээ. Тэгээд 1 сарын 1-ээс 12 хоногийн өмнөөс эхлээд яг хүслүүдээ нэг-нэгээр ингээ шатаах юм бэлээ заяа. Одоо нэг хүсэл гаргаж ирээд нэг өдөр шатаагаад хамгийн сүүлийн хүсэл нь 12 сарын 31-нд шатаад тэгээ 1 сарын 1-нд яах вэ гэхээр хамгийн сүүлийн хүсэл нь үлдэн заяа. Нэг хүсэл үлдэн. Яагаад тэгэхээр 12 хоног шатаацсан. 1 сарын 1-нд 13 дахь хүсэл чи үлдэж байгаа байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг юм бэ гингүүт тэр шатаацсан 12 хүсэл болохоор хорвоо ертөнц ингээд тэрийг нь хийж өгнөө аль үжээ ингээд хорвоо ертөнц чамд ингээд бэлдээд хэлцэн. Харин 13 дахь хүслээ яах вэ гингүүт би ингээ өөрөө илүү их яг хийн хорвоо ертөнцөөс илүү би илүү ингэж өөрөө сайн хийн гэсэн үг аахгүй юу? Бүх ингээ үйлдэлээ аваад тэгж хийнэ гэсэн үг. За тэгээ би тэр аргыг туршиж үзсэн заяо. Тэгээд тэр хүслүүдийн маань ер нь 30-аас 40% нь яг бэлдсэн байгаа. Тэгээд яасан бэ гэхээр би яг тэрийг бодож аваад сүлд би мөрөөдлийн самбар хий гэж бодсон байхгүй юу. Яг тэр хүслүүд болохоор ингээд дэвтэр дээрээ бичсэн. Дээрээс нь цаасан дээр бичсэн байсан удаа шатаацсан. Тэгээд хаяад болохоор би ингээд мартчихдаг заяо. Угаасаа дэвтрээ нэх сөхөж харахгүй штэ. Хаа ингээд өссөн ч ингээд араас нь юм бичих гээд арагшаагаа л эргүүлдэг болохоор тэгээ би за нэг мөрөөдлийн самбар хий даа гэж бодож жагаад мөрөөдлийн самбарын нэрээ манифесттэй хослуулж болох юм биш гэж би бодсон байхгүй юу. Тэгээд би яг саяхан мөрөөдлийн самбар хийсэн юм. Миний мөрөөдлийн самбар болохоор нэг иймэрхүү болсон байхгүй юу? Иймэрхүү болоод тэгээд энэдээ болохоор би манифестаа яаж хослуулсан бэ гэхээр одоо ийм нэг зурагны арт нь би яг тэр саяны манифест чиг одоо цаг дээр биелсэн байгаагаар ингэж бичиж өгсөн байхгүй юу? Яг одоо цаг дээр биелж байгаагаар ингэж бичиж өгсөн. Тэгээд би зүгээр ингээд жоохон логикоор бодоод үзсэн чинь яагаад ингээ одоо цаг дээр бичээд идэм бэ гингүүт бидний тарих болохоор яг тэгж ажилт юм байна л та. Нүдэн ханаад ингээд за яг энэ зүйл болж ингээд хийж байгаа юм байна штэ гингүүт тарих ингээд ухамсаргүйгээр яг тэр зүгт явж эхэлдэг гэж байгаа байхгүй юу. Жишээлбэл сая ингээд улаан машины талаар ярьсан штэ. Би ингээд амар том улаан машинтай гоё юм улаан машинтай болмоор байна гэд ингээд хүсээд тэх юм бол би яг ингэдэг одоо жишээлбэл улаан машины зураг наачин заяа. Зургаа ингээ хэвлчин тэгээд зургаа ингэж харж агаад нүдэн ханаа. Тэг нүдэн ханаад ингээ бодох байхгүй юу. За би ингээ улаан машинаа ингээ хөдөлтөж аваад ийм гоё өрөөлтэй ингэж суугаад ингэж машинаа бариад ингэж явж гинэ. Өстө ингээ цанхан онгохоор ангит юм байна. Тэгдэм байх гээд ингээ яг тархин дотроо биелүүлэх байхгүй юу. Яг биелж байгаагаар айгүй сайн төсөөлөх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд төсөөлснийхаа дараа улаан машиныхаа зургийг эргүүлж агаад арталт нь бичнэ гэсэн үг байхгүй сайн яг төсөөлснө. За би ингээ улаан машинаа ингээд авцсан. Одоо улаан машинда юмтэй манай улаан машин ингэж гоё тэгдэг гэд ингээд яг биелцэн байгаагаар бичих хэрэгтэй гэсэн үг. Тэгэнгүүт бидний тарих ухамсаргүйгээр тэр зүгт үйлдэл хийж эхэлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд миний ер нь аль мөрөөдлийн самбар тэгж бүтсэн гэсэн үг яг энэ жилийн мөрөөдлийн самбар. Тэгээ би
энийг нэг хэдхэн хоногийн өмнө хийсэн ахгүй 2 3 хоногийн өмнө хийсэн. Тэгээд яг хийж ахтаа би за энийг бас нэрээ бичлэг болгоод оруулах юм бол хэрэгтэй хүмүүстэй хэрэгтэй байна гэж би бодсон. Яг ийм мөрөөдлийн самбар хийгээд байгаа хэрнээ ингээд биелэхгүй байж магадгүй штэ зарим хүмүүсийн хийх, зарим хүмүүсийнх минийх ч гэсэн яг 10 жилд ингээд нэг хин ингээд биелдэг байсан аахгүй юу. Тэгээд би өнгөрсөн жилээс ингээд хийж исэн юм байна. Мөрөөдлийн самбар хийж исэн. Тэр үедээ бас ингээд хөөрхөн бичсэн байгаа аахгүй ингээд арталт нь ингээд бичиж мичсэн. Гэхдээ яг уу жоохон дотоод элмэгч гэсэндээ яг энэ арталт нь бичсэн зурагнуудын хүсэл бол ерөнхийдөө яг биелсэн байсан. Яагаад тэгэхээр төсөөлсөн байгаа аахгүй юу? Яг даалт хийсэн байсан ч гэсэндээ айгүй сайн төсөөлөөд ингээд ард нь ингээд бичээд юу яцсан. Тэгээ би өнгөрсөн жил хийсэн мөрөөдлийн самбарныхаа зурагнуудыг болохоор ингээд авцсан байхгүй юу? Аваад одоо энэ тэмдэглэлийнхаа дэвтэрний гол зүгээр хавчуулсан байсан. Тэгж жагаад бас саяхан гаргаж ирээд харсан. Тэг ингээ артлуудыг мэдээж уншсан. Тэг ер нь бол 99% тай. За яг 95% тай биелсэн байсан. Яг ганц хоёр нь биелээгүй арай. Тэгтээ яг удахгүй биелсэн л тээ. Тэгээд нэг тиймэрхүү ийм гоё арга байдаг шүү. Тэгээд энэ аргыг хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээд үнэхээр яг биелдэг. Яагаад тэгэхээр бид нэрээ ингээд даалт ухамсар ер нь бол бид нэр яг ил ухамсараараа боддог ч гэсэндээ даалт ухамсартаа айгүй их захирагдаж үйлдэлүүд сэтгэл хөдлөлүүд ингэж гаргадаг болохоор энэ аргыг аюулсан хэрэглээд үзээрэй. Та нарын хүсэл чинь биелээ шүү. Тэгээд биелэх юм бол энэ доор ингээ комент хийрээ заяа. За тэгээ баяртай. Дараагийнхаа гоё бичлэгээр уулзъя. Тэгэж байгаарай. Дуусахаас өмнө штэ би ингэ гэж бодлоо. Өмнө жил битсэн хэдэн мөрөөдлөөсөө би яг уншиж үгүй заяа. Уншиж үгүй гэж бодлоо. Тэгээд биелсэн үү үгүй юу гэдгийг бас ингээ хамт ярилцъя. За хамгийн ихнийх нь болохоор ийм Ван Гогийн зурагтай ийм зураг. Энэ бол миний самбартаанаас хамгийн том зураг байсан баггүй юу. Тэгээд энэ зургийг ингээ харангуут яг нэг ийм өөрийгөө хайж яваа ч юм уу те эсвэл ямар нэгэн зүйл ингээ хайж байгаа юм шиг яг надад харагдсан байхгүй Ван Гог. Тэгээд тийм болохоор би энэ зургийг наагаад тэгээ юу гэж бичсэн бэ гэхээр миний хамгийн том зорилго бол өөрийгөө хайх, хайрлах, ойлгох, аргадах гэж бичсэн байхгүй юу. Тэгээ үргэлж үүнийг хийсээр байх болно гэж ингээд бичсэн байгаа. Энэ болохоор гэтээ энэ ингээд он сарын харсан ч өнгөрсөн жилийнх биш юм байна. 23 оныхоо байхгүй юу. 23 онд бичсэн. Тэгээд энэний дараа юу болсон бэ гингүүт энийг би 23 оны 5 юм уу 6 сард яг биччихсэн. Яг нэг юм тохиолдоод тэгээ би яг мөрөөдлийн самбар хийхээр яг ингээд болчихсон аахгүй. Тэгээд 23 оны 6 сар хавцаа хийгээд тэгсэн чинь би яасан бэ гэхээр 11 сараас эхлээ би сэтгэл засалт явж эхэлсэн. Сэтгэл зүйчдэр ер нь явж эхэлсэн гэсэн үг байхгүй юу. Тэгээд ер нь бол миний энэ зорилго бүр амар биелсэн гэж бодож байна. Тэгээ ер нь биелжиж байгаа. Цаашдаа ч гэсэн биелсээр байх бол энэ угаасаа дуусж байгаа ерөөсөө биш. Дандаа ингээд үргэлж хийсээр байх болно гэдэг нь үргэлжлэж байгаа цаг учраас энэ бол ингээд биелсэн байна. Биелж байгаа юм байна гэж би бодож байна. За дараагийнх нь болохоор ийм балетчин охины зураг хийсэн баггүй юу. Тэгээд энэнийхээ ард юу гэсэн бэ гингүүт би ингээд амьдралаа ямар нэгэн байдлаар балеттай ингээ холбохыг хүсэж байна. Тэгээд холбосноороо надад ийм маш ийм сайхан тайвшрал ингээд авчирж байна. Амар юм аз жаргалтай байна гэдэг утгатай юм бичсэн байна. Тэгсэн яасан гэсэн чинь би 23 оны 11-12 сараас эхлээд засалд яваад тэгээ 24 оны 1 сараас эхлээд би яг балетанд явж эхэлсэн. Заяа. Тэгээ балетанд би 6 сар орчим явсан бүр амар гоёсэн. Би ер нь аягүй юм спорт амар дуртай байхгүй юу. Тэгээ балет гэхээр юу ингээд би ингээ балет гэхгүй гэж бодож байгаа. Яагаад ч юм бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд 5-6 сарын дараа яг энэ хүсэл маань бол биелсэн байна. Ийм хүслээсэн биш. За энэ болохоор штэ ийм зурагтай заяа. Тэгээд би ингэж хэлсэн байна. Энэ бол миний түүх. Би бусдад мэдсэн, сурсан, мэдэрсэн зүйлсээ хуваалцаж байна. Тэдний сэтгэлд оч тодорч догдолж байна гэсэн ингээд юм бичсэн байна. Тэгээд энэ нь болохоор би яаж биелсэн бэ гэхээр би YouTube эхэлсэн. Жил хасын өмнөөс яг YouTube эхэлсэн. Тэгээд эхэндээ болохоор би яг юу их ерөөсөө мэдээгүй заяа. Ямар ч тач ингээ ойр зур ингээ юу хийж байгаагаа харуулъя гээл ингээл баг яг YouTube-ийг хийгээлсэн тэгээд одоо болохоор ингээ хараад ярьдаг болцсон зарим ингээ сурч мэдсэн юм ингээ хуваалцдаг болцсон. Тэгээд би нэг харсч амар
юу ячлаа. Ямар сони ингэж бодчихлоо. Энэ бол миний түүх. Би бусдад мэдсэн сорсон мэдэрсэн зүйлсээ хуваалцаж байна. Тэгээд тэдний сэтгэлд оч тодорч тэгээд огтлж гин гэсэн байна. Гайхалтай. За энэ бас биелсэн байна. Дараагийнх нь болохоор ийм камерны зураг хийсэн байна заяа. Тэгснэ энэ бас биелсэн байна. Тэгснэ энэ дээр юу гэсэн бэ гэхээр миний амьдрсныг батлах бас нэгэн хэсэг. Үүгээр миний энэ удаагийн мөнх бус биеийг минь өөрт дурсан санаж явцгаагаарай гэсэн байна. Юу энэ тэмэр. Яа 2 жилийн өмнө бичсэн болохоор тэгсэн. Одоо яхаа гэхдээ амар хөөрхөн санагдаж байна. Яагаад тэгэхээр миний бас ингэ YouTube эхэлж байгаа нэг YouTube-ыг анх хийж эхэлсэн нэг шалтгаан нь зүгээр ийм дурсамжаа үлдээ гэж би бас айгу бодсон бохгүй юу ихе угаасаа мэдгүй. Тэгээл одоо жишээлбэл би YouTube хэрэг хийгээгүйсэн бол 24 онд 23 онд ингээл юу хийжсэн сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээд бичлэгээ ингээ гүйлгээд үзэнгүүтөө би энэ үед ийм хийжсэн шүү. Би нэрээ гайд хийжсэн шүү гэдэг ингээд заримдаа би ингээ бичлэгээ үздэг. За яг хоо жоохон эвгүй байдаг ч гэсэндээ үздэг. Тэгээд тэгээд ингээ бичлэг хийж эхэлнэ гэж бодож яг энэ манифест хийсэн энэ бас яг биелсэн байна. За энэ бас нэг ийм зураг байна. Энд болохоор ингээ нэг хүн зогсож байгаа байхгүй юу? Би энэ ингээ гэрэлтэж байгаа голтой ийм ой дотор зогсож байгаа ийм хүн дотроосоо гэрэлтэж байгаа байхгүй юу? Яг энэ манифест хийсэн үе болохоор миний жоохон ийм амар хэцүү бүр ийм бүх юм ингээ дуусж байгаа юм шиг те. За энэс цаашаа би одоо юу хийх юм бэ ч юм уу те. Нэг ийм яг ийм мухардсан юм шиг яг миний тийм үе исэн бохгүй юу? Тэгээд хинхэн дандаа ийм дотоод хүнээ айгүй их өгүүлсэн тиймэрхүү яг тийм хүслүүд байна. Тэгээ энэ дээр бас юу вэ гэхээр тэнд буй өөрийгөө олж дараагийн алхмуудыг хийхийг хүсэж байна гэсэн байна. Энэ нь болохоор би ямар утгаар бичсэн бэ гэхээр би яг 23 оны тэр 5-6 сард ийм өөрийгөө амар алдсан байсан байхгүй юу? Бүр би яг юу хийх ёстой хүн юм бэ? Би яг дуртай юм хийгээд байгаа мó гингүүт хийж байгаа юм нэх юм таалагдахгүй. Гэтэ за хийх ёстой л гэ хийгээд байсан. Тэгээд ер нь юм жоохон юу байсан? Яах ёстойгоо айгүй болохгүй. Тэг ингээд жоохон юм хүмүүстэй харилцахад юм асуудалтай амар болцсон байсан байхгүй юу? Хүмүүс дээрээс ингээ харилцаж чадахгүй жоохон юм асуудал айгүйх тулгарсан. Тэгэл би хаашаа яваад байгаа яах ёстой юм? Би ер нь юу хийх ёстой ингээд ингээ ямар ч юм амьдралын зорилгогүй зүгээр л идэл, унтаал, хөвтөл ингээл сургуультаа яваал ингээл яг амьдарч исэн үе маань тэгээд яг юм үнэхээр юм дотоод тэр хүслээ амар олмоор исэн болохоор би яг энэ зургийг бүр тэр тусмаа ингээд сонгож хийсэн бохгүй юу? Харагдчих нь үү? Тийм энэ зургийг бол би амар сайн санаж байна. Энэ хүсэл манаас ер нь бол биелсэн. Би биелээд одоо энд дуртай мэрэгчлэрээ сургуулаа солиод сурах гэж байгаа. Одоо 9 сараас. Тэгэхээр энэ хүсэл манаас биелсэн байна. За дараа нь болохоор за энэ бас нэг юм байна заяа. Энэ болохоор юм бичиж байгаа эмэгтэй байгаа байхгүй юу? Одоо метрон дотор юм уу, автобусын дотор эсвэл нэг газарт сууж байгаа ч юм амартай юм бичиж байгаа эмэгтэй. Тэгээ энэний ард юу гэсэн бэ гэхээр би байнга л бичдэг. Надад айгүй сайхан байна. Тайван байна. Энэ нь миний намтар болно гэдгийг мдээгүй бизээ гэж байна. Энэ болохоор би бас юу бичдэг. Instagram дээр би нэг юм аккаунт нээсэн аахгүй юу? Тэр аккаунтн дээрээ юу идэг вэ гэхээр дэв ингээд зурагнууд мэдээж ордог. Тэгээ тэрний доор болохоор ингээд жоохон юм ингээд бичдэг. Ингээд өөрт тохиолдож байгаа ч юм уу эсвэл мэдэрж байгаа мэдрэмжээ ч юм уу эсвэл сүүлийн үед ингээд ямархуу зүйлс сурж авсан ч юм уу те ямар асуудал тохиолдоо тэрийгээд яаж давж гараа тэндээс юу ойлгож байгаа ч юм уу те ингээд тиймэрхүү юмнуудаа бичдэг нэг тийм аккаунттай болсон байхгүй юу? Тэгээд ер нь бол би айгүйх бичдэг. Яг тэр аккаунтн дээрээ ч бичдэг. Дээрээс нь яг миний ганцаархнаа яг ингээ хинч дагдаггүй нэг тийм аккаунт дээрээ бичдэг. Дээрээс нь би цаасан дээр бас айгүйх бичдэг. Юм А4-ын цаасан дээр ингээ гараараа бичих бас амар юм кайфтай байдаг надаа. Тэгээ цаасан дээр бичээл ингээл хадгалаад байдаг байхгүй юу? Тэгээ дээрээс нь тэмдэглэл бичдэг. Тэгээд нэг юм bullet journal бас хийдэг. Тэгээд бичих бол ингээд амар гоё. Бүр ингээ үгээр хэлхийн аргагүй гоё яадаг надаа. Тийм болохоор энийг бичсэн байна. Yes. Энэ бас ингээд ер нь л биелж байгаа гэж би бодож байна. Түрүүний нөгөө нэг ийм зураг байсан шүү дээ. Энэ зураг байсан шүү дээ. Эний жижиг нас байгаа юм байна. Тийм жижигнийхэн ардс юм бичсэн байна. Би үргэлжил өөрийгөө олох эрэлт гардаг. Заавал хол явдаг гэсэн үг биш.
дотроосоо юу болж байгааг хайчмаар байгаагаа асуудаг аз жаргал гэдэг бол би гэж үтсэн байна. Тэгэхээр нөгөө энэ хоёр чинь ер нь нэг юм ижлэгэн утгатай төстэй хоёр утгатай байсан байна. За за энэ болохоор ийм зураг байна. Энэ болохоор юу вэ гэхээр би ингээ номонд хайртай. Тиймээс маш сайн зохиолуудыг уншиж чадвараад хэлж байгаа. Тэг гайхалтай гэж бичсэн байна. Би яг энэ үеэс хойш амар их ном уншиж эхэлсэн юм шиг санагдаж байгаа. Өмнө нь яг уу ганц хоёр зохиол, ном ингээ уншдаг байсан. Яг 23 онд л нэг уншаагүй баха. Тэгээд 24 он эхэлснээс хойш би бол бүр нэлээд уншиж байгаа. Тэгээд тэр дундаа миний бас нэг амар дуртай ном байдаг. Тэр номыг бол ажил болгон уншдаг. Тэгээд номонд ер нь амар юм дуртай болсон. Ном гэдэг болохоор яг номыг ингэ сонсчиж болно гэж ярьдаг ч гэсэндээ надад заримдаа ном унших нь нэг юм бясалгал юм шиг санагдаад идэг. Айгүй их юм асуудалтай ч юм уу те эсвэл заримдаа энэ шидэж чадахгүй хэрнээ нэг юм асуудал хүний толгойд ингээ яваал идэв штэ. Тэр үед би зүгээр ингээ ном дэлгээд суучгаар яг зохиол дотроо ороод ингээл баатруудтай хамт ингээл зохиолынхоо ингээд гол дүрүүдтэй хамт ингээл яваал те. Тэгэл ингээ амар тайвширчдаг. Яг тэр бодогдоодсан асуудал ер нь ингээд байхгүй болчдөг байхгүй юу? Угаасаа шийдэж чадахгүйгээс хойш би тэрийг бодож яхад те. Тэгээ тийм болохоор би ном амар унших дуртай болсон. Тэгээд тийм байна. Энэ бас ингээ ер нь бэлсэн байна. За. Тэгээ үлдсэн нь бол жоохон хувийн чанартай ингээ хүслүүд байсан байна. Тэгээд тийм байна. Ер нь бол 90-95% нь бол бэлсэн байна. Зарим нь биелж яваа юм хүслүүд байна. Тэгээд миний хүслүүд бол нэг юм их байна. Тэгээд та нар ч ихсэн гоё хүслээ бичээд ямар хуу болсноо гоё над руу явуулж олно шүү заяа. Bye. Жинхнээсээ bye.